Ер нь бол төр өөрөө ялгарлаггүй, ялгаж харьцдаггүй ийм хандлагыг өөрөө ихлээсээ бий болгож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ нэмэлт өөрчлөлт чинь ашигт материалын тухай бол нэмэлт өөрчлөлт оруулах туулыг дагаж модж өрөөмөн тухай гэдэг ганцхан эрдэнтийн салгаа үлдчихэж байгаа. Тэгээд энэ одоо улсын өмчт 100% чи хамаагүй амнаатай 21.6% төл босон 5% төл гэдэг ийм ялгаатай байдлыг хуулчиж өгөх гээд байна л да төслөөрөө. Тэгээд энэ ч нөгөө хар цагаанаар нь ялгаж байгаа тал яг адилхан л та. Тэгээ ийм байж нэгдэл болд юм уу? Ч нөгөө үнцүүлэн зөрчил биш юм уу? Айл алын аж ахуйн нэгжиж үзэх юм бол хоёр аж ахуйн нэгжийг ягаад ирээдүйд ашиглалтанд орох аж ахуйн нэгжүүдийг ягаад өмнө ашиглалтанд орсон аж ахуйн нэгж өөрөөр ялгаж үзээд татварын ялгаатай бодлого бий болох гэдэг байна. Энд чинь бас их сонирхолтой. Ямар зорилго байгаа юм? Нөгөө үнэгээ өгснийхэн дараа сүйтэйг нь мэднэ гэдэг шиг эрдэнэ төлдрөө байдгийг нь саачаад бүх авч болох дотор шимтгэл торгуул бажимлаас нь өртнүүл амнаа татч авчаад бусад төслүүдээс нь тэгвэл 5% өгөө гэдэг ийм ягаад ялгаатай байдлыг нь хуулинд дээр оруулж ирж байгаа юм бэ? Ер нь өөрөө төр ойлгомжтой бөгөөд тодорхой байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчийг гадаадын болон дотоод ингэж ялах ёсгүй. Дотоод хөрөнгө оруулагч ихээр ягаад хоёрдугаар игнээ суух хэрэгтэй. Яг боддоор. Тэгэхээр бид нар ийм зүйлүүдийг хүртэл ингээд энэ хуулинд дахиад харах хэрэгтэй байгаа маа. За одоо дахиад нэг үүсэж байгаа нэг маш том асуудлууд нь байдаг. Төр болно гэд тусгай чөлөөнд олгочдөг. Болно та нар наадах хаяа гэдэг. Тэр нь одоо гадаад хөрөнгөлж авах уу, дотоод хөрөнгөлж авах хамаагүй тэр бол 77 дахь асуудал. Тэгээд тухайн төслийнхээ ач холбогдлынхаа ойлголтыг буруу өгдөг, эсвэл өгдөгөөс болоод хөрөнгө оруулж байгаа тол бол нутгийн иргэд хоёрын хооронд бараг иргэний дан болдог. Үүнийг төрийн байгууллагууд нь хараад яаж чадах нь нүдэн болоочихын төлөө сууж идэг. Тэгсэн мөртлөө өмнө аймагт явж байгаа Эрдэнэс 5 толгой, Орхон аймагт явж байгаа Эрдэнэт 2-ын орлогыг хуу хамж аваад нөгөө аймаг сундуунд амьдраад идэг. Тэгээд шинэ төсөл хөтөлбөр хайгуул хийхээр тэнд нь очиод ингээд шарган дотор нь ороод ингээд зарим нэг нь ороо хөвтчихдэг, ингээд үйл ажиллагааны явуулдаг. Энэ нь бол өөрөө юу гэхээр төрийн өөрийнх нь одоо сүр хүч иргэдийн итгэл муу байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ энийг одоо бид нар яаж зохицуулах? Энийг зохицуулахгүй бид нар хэдий бол ганцхан одоо Эрдэнэт ганцхан оюутлогоотойгоо ингэ байж ах юм. Тэгэхээр энэ өмнүүдийг бид нар яаж өөрчлөх юм? Нэг нь төр өөрөө чөрлө өгсөн л бол хэвийн үйл ажиллагаа явах боломжийг яаж хангаж өгөх юм гэдгийг энэ хуулийн төслөөр оруулмаар байгаа юм. Тэгэхгүй бол цаашдаа ингэ бид нар ч угаасаа л уул урхаагаас эдийн засгаас хамааралтай улс алт нүрс зэсээ зараад за нэмхэнэ жоохон ноолуур зарж байгаа бах. За ингээд эндээс олсон орлохороо 21 аймаг 330 сумд хуваарлаад тэгээ амьдэрдэг. Тэгэд орлого яаж нэмэгдүүлэх юм, төслүүдээ яаж нэмэгдүүлэх юм, ингээд үйл ажиллагаа явах боломжтой нь ингээд зохион байгуулалтаагаар төрхиж байгаа үйл ажиллагааг бид нар яах юм? Энд чинь дандаа зохион байгуулалт юм байлаа шүү дээ ихэнх нь. Энэ зохион байгуулалтын үйл ажиллагаа ингээд төрхрээд ингээд явуулж байхад бид өнөөдөр энэ ашиг малтмалын үйлд мянган удаа гой өөрчлөлт оруулаад дотрын эрх зүйн орчин хичнээн гой болоод энэ үйл ажиллагаа явахгүй шүү дээ. Тэгээ бид нар эхлээд ер нь бас энэ талынхаа ажлыг илүү хийх ёстой байна гэж ингээд бодож байгаа юм. Тэгээд бодвол ажлын хэсэг гарах байлгүй ажлын хэсгээр ингэж ялгаатай хандж байгаа байдлыг ахиж битгий оруулаад энд янзлаарай. Тэгэхгүй бол одоо чинь бүр арай дэндүүл ялгууртай хандж штэ. 21.6% 5% чинь яаж хоорондоо өрсөлдөх юм? Яаж энэ бизнесийн орчин ширүүл болох юм? Яг бодтойгоор. Тэгэхээр энэ дээр илүү та хэд маань бас ажлын хэсэг гарахаар тэн дээр анхаараарай гэж хэлэх гэсэн. Аж үйлдвэрийн соёлын яамны хувьд салбарынхаа одоо ганц одоо энэ бахархал болсон үйлдвэрээ аль болох урт хугацаанд аваа явуучих гэсэн бодолтой байдаг. Ийм зарчмаар бид хуулийн төслөө боловсруулсан. Эрдэнэт үйлдвэрийн амнаатыг хэвээр үлдээн гэдэг дээр бол бид уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийнхэнтэйгээ зөвшөлдсөн. Манай яам ажлын хэсгийнхээ хүрээнд угна. 4 жилийн хугацаанд одоо байгаа 21.15% амнаатаараа яваад ингээд тэрнээс цааш буулгаад ингээд явъя гэд зөвшөөрсөн. Бас салбараа үүдэн татыг бид нар хүлээн зөвшөөрөө төсвийн орлого бас тасраад байж магадгүй гэж. Ингээд одоо хууль тогтоомжийн тухай хуулиараа хууль өргөн барихад сангийн яам хууль зүйн дотоод хэргийн яамнаас зөвшөөрөл авдаг. Тэгэхээр энийг хугацаагүй болгохгүй бол энэ хуулийг чи өргөн барихыг зөвшөөрөхгүй гэдэг ийм шаардлага тавиад байгаа. Сорчилж олборлох байхгүй юу яг үнэндээ. Одоо ингээд ийм өндөр амнаатаар явбал 100 жил ашиглах уурхайг 80 жил болгоно.
1 тонн шороог ухаж гаргаж ирээд хүдрийг ухаж гаргаж ирээд 10 г зэс авах боломжтой байсан бол ийм өндөр амнааттай байхаар 20 г авахтайг нь ухаал 10-ыг нь хаяа явдаг. Хайрын орд واخгүй. Мэргэжлийн яамны хувьд бол ийм барьцууртай байгаа. Улсын хурлын ажлын хэсгээр засаа явах боломжтой гэж үзэж байгаа. За дагалдах элемент мөн ялгаагүй. Дагалдах элемент дээр зардал гаргадаг болохоос орлого олддог. Үнэн судалгаа байгаа. Дагалдах элемент дээр амнаат тавьсан бараг цор ганц ус байгаа бох манайх. Би одоо салбарын сайдын хувьд бол салбарынхаа энийг бол хэлж байна. Гэхдээ одоо өргөн барьсан одоо хууль дээр бол нөгөө зөвшөөрөл маань болоогүй учраас одоо арга юу ингээд орцсон. А гэхдээ улсын хурал дээр энийгээ засаад яриад явчихад бас боломжтой гэж үзэж байна.